өнөөдөр оюунлаг төвийн Австрали улс дахь салбараас та бүхэндээ мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ оюунлаг төвийн оюутан Оргилмаа маань хурж ирээд Австрали улсаас суралцсан туршлага болон тэдгээрийнхээ олж авсан мэдлэгийн талаар та бүхэнтэй хуваалцахаар хурж ирээд хоёр халуун яриа өгнүүлээд сууж байна. За сайн уу Оргилмаа? Сайн байна уу? За тэгэхээр хамгийн анх яагаад ер нь Австрали улсыг сонгон Австрали улсаас суралцах болсон талаараа ярьж өгөөч. Яагаад заавал Австрали улс гэж? За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ямар ч юм гэсэн өөрийгөө нэг ихнээс нь танилцуулчих тий. Намайг Оргилмаа гэдэг. Гэр бүлтэй 2 хүүгийн ээж эмэгтэй байгаа. Ямар ч юм гэсэн би бол Австрали улсад ирэх байсан зорилго бол маш дээр үеэс байсан. Яг ирэх нь чухал биш. Гэхдээ ямар ч байсан мастрын зэрэгт суралцъя гэдэг нь надад маш чухал байсан. Та бүхэн бүгдээрээ айгуу сайн мэдж байгаа. Монгол улсад бид нэг ажиллаа хийгээд гэрүүлээ зохиогоод ингээ явчихаар ингээд бүх юм маш ингээ хурдан өнгөрчдөг, маш завгүй байдаг. Тэгээд тийм шутгаараа би Австралид явъя гэсэн тэр хүсэл мөрөөдлөө ерөнхийдөө тэгээд бол би нэг 2-3 жил өнгөрөөсөн байдгийн. Анх бол ер нь би нэг 2012-13 оны үеэс л ер нь эхэлсэн л дээ. Тэгээд ингээл хөөцөлдөж чадахгүй маш завгүй ингээл яваал исэн өөртөө завгүй гэдэг нэр зүүчээл өөрийгөө ингээл хураал яваал исэн. Тэгээд нэг өдөр л ямар ч исэн гэсэн би оюунлаг төв гэдэг маш энэ буянтай энэ сайхан газрыг би олсон. Энэ чимдээгээд энэ сайхан бүсгүүтэй би таарлцсан байдгийн. Тэгээд л ямар ч исэн гэсэн би өөрийнхөө хүсэл мөрөөдлөө битээр ингээл ярилцсан. Тэгээ сурмаар байгаа чиглэлээ ярилцсан. Тэгээд би өөрийнхөө нөгөө educational background гэж байгаа штэ тий. Тэрийгээ би ямар ч хэлсэн гэсэн хэлсэн. Тэгээ ямар ч хэлсэн манай оюунлаг төвийн чимдээгээд энэ бүсгүй надад ийм сургуулиуд байгаа тий. Ингэж төлбөрүүдийн нөхцөл нь ийм байна. Ийм програмууд байна. Чи энэ програмаар сурснараа ингэж чи цаашаа ингэж ахих боломжтой тий. Мөн төвчлэн цаашаа Австрали улсад мастрын зэргийг төгсөөд эсвэл бакалаврын зэргийг төгсөөд чи мөн 2 жил ажиллах тийм эрхтэй байдгаа. Тэгээд нэмээд дээрээс нь хэлэхэд ийм англи хэлний түвшин чинь ийм байх шаардлагатай гэдэг надад бүр юм цогц юм гоё мэдээллүүдийг надад өгсөн байдгийн. Тэгэл ямар ч гэсэн чиний танилцуулсан бүх тэр сургуулиудаас харж байгаа л өөртөө ерөөхдөө таарсан. Тэгээ дээрээс нь би өөрийнхөө дотроо бодож явдаг яг тэр чиглэлээрээ сурсан л та. За тэгэхээр Оргилмаа маань Австрали улсын Victoria University-гийн Master of Business in Enterprise Resource Planning System гэж. За энэ мэргэжлэр маш ховор төрлийн мэргэжлэр сурч төгссөн, маш амжилттай сурч төгссөн. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу? Энэ мэргэжлийн давуу тал нь юу байв? Яг энэ мэргэжлийг сурч байхад өөрт чинь юу илүү таалагдав? За анх бол яг энэ чиглэл энэ асуултанд хариулахын тулд бол надад би юу ярих хэрэгтэй вэ гэхээр миний Монголд ажиллаж байсан туршлага. Би Монголд Монголын нэг урдаа барьдаг томоохон компанид ажилладаг байсан. Тухайн компани маань бол яг намайг ажиллаж авах явцад бол сүүлийн 3 жилийн хугацаанд бол accounting хэлтс дээрээ санхүүгийнхаа хэлтс дээрээ ямар ч байсан гэсэн жижиг хэмжээний ERP систем нэвтрүүлэх гэж хичээсэн байдгийн. Тэгээд тэр бол би яг жижиг гэж хэлж байгаа нь болохоор би энэ ч сураад ямар том систем байдгийг бэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тухайн үедээ бол би нэг сайн мэдэхгүй ямар ч лсэн гэсэн ингээл нэг аккаунтын дээр ERP систем нэвтрүүлэх гэж байна л гэл ерөнхийдөө маш том төлөвлөгөө манай компани зүгээс ингээ гаргаад тэрийг нь би нүдэрээ үзээд дунд нь туулаад ингээ явсан. Тэгэхэд 3 жилийн хугацаанд манай компани тэрийг нэвтрүүлж чадаагүй байхгүй. 100% нэвтрүүлж чадаагүй. Яасан бэ гэхээр тэр дунд бол маш том хүндрэл бэрхшээлүүд байсан. Би тэрэн дээрээ болохоор юу гэж бодож байсан гэхлээр энэ хүндрэл бэрхшээлүүдийн ард яаж гарах ёстой юм бэ те? Энэ болгоныг нь мэдхийн сан те? Тэгэнгүүтээ нэг манай Монгол улсын бизнесийн индастри дотор бол ERP систем гэдэг бол олтол шинэ хэвээрээ байгаа. Тэгээд би ерөөдөө бол Google-ддэг байсан. Ерөөсөө Google ах гэж нэг гоё юм байна шүү дээ. Google-ддэг байсан. Google-дж үзээд ерөөхдөө энд чиглэлээр ингэж дагнсан тийм сургалт хөтөлбөрүүд бас байдгийн байна гэдгийг бас мэдсэн л дээ. Тэгээд л би ямар ч байсан гэсэн сурыг
Тэ энэ талаар илүү одоо мэдээ өөрийгөө боловсруулъя гэж ерөнхийдөө бодсон. Хоёрдугаарт нь болохоор юу яасан ба ERP систем одоо Enterprise Resource Planning System гэдгийг бол монголоор орчуулах юм бол байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем гэдэг утгатай үг байгаа юм. Энэ нь болохоор яг ингээд нэг яг энэ индастри дотор ингээд ороод ирэх юм бол юу гэж одоо маш энгийнээр тайлбарлах юм бол бизнес гэж байна. IT гэж байна. Энэ хоёрыг хэрхэн цогцлоох вэ гэдэг системийг л энийг хэлээд байгаа. Ерөнхийдөө чи бизнесээ явуулахын тулд хэрхэн яаж хэмнэх үү, хэрхэн яаж оновчтой явуулах уу, хэрхэн яаж тэндээс одоо бага зардлаар болон бага их нөөц бололцоог үүсгэж одоо бизнесээ явуулах вэ гэдгийг л ерөнхийдөө хэрэгжилж байгаа. Тэгэхээр дундаа IT-г ашиглаж байгаа. Мэдээлэл технологиг ашиглаж байгаа гэсэн. Тий. Тэгээд энэ дээр бас нэмж хэлэхэд болохоор би Victoria University-гийн Master of Business тэгээд field нь болохоор Enterprise Resource Planning System гэж байгаа. Энэ дээр болохоор манай сургуулиас бас одоо биднэрт үзүүлсэн маш том давуу тал нь болохоор SAP гэдэг програм байгаа. Энэ болохоор дэлхийд ерөнхийдөө номер 1 байна уу 2-т явагддаг ийм том цогц програм. Энэ дээр суйрлаж манай одоо миний мастрын хичээлүүд маань бүгдээрээ ерөнхийдөө 16 хичээлтэй байсан шүү дээ би. Тэгээд тэрнээс ерөнхийдөө бараг 10-аас 11 хичээл нь яг SAP дээр суурилсан бүр яг ийм бүр workshopтай тэгээ хүн болгон одоо оюутнууд болгон өөрийн гэсэн тийм логин detailsтэй тэрэн дээрээ яг тэр систем дотор ажиллах тийм боломжийг олгодог тийм сургалттай байсан. За маш их өргөн мэдлэг олж авсан байна. Баярлалаа хичээсэн. За тэгэхээр хамгийн анх Австрали улсад хурж ирэхдээ гэр бүлтэйгээ хурж ирсэн тийм үү? За тэгээ шинэ улс оронд одоо дасан зохицох, соёлын шок болох гэсэн зүйлүүд маш их гардаг тийм. Тэгэхээр за энэ үед яг ямар байв? Ер нь анх ингээ гэр бүлтэйгээ хурж ирж байгаа. Яг тэгвэл Монгол оюутнууд маань ихэвчлэн Австрали улс руу гэр бүлээр ирэхийг хүсдэг. За тэгэхээр юу нь хүндрэл бэрхшээлтэй вэ? Яг л оюутнууд маань те бас одоо та бүхнийхээ одоо туршлага дээр үндэслээд бас өөрсдийн мэдлэгийг олж аваад тэгээд дахин ямар нэгэн хэцүү бэрхшээл байвал тэрнтэй тулгархгүйгээр одоо цаашаа явах боломжийг та бүхэн олох боломжтой тийм үү. Тэгэхээр ер нь бол гэр бүлээрээ хоёр хүүхэдтэйгээ те хурж ирэхэд яг Австрали улсад яг ямар байв? За юу нь хүндрэлтэй байв? Юу нь айгүй гоё санагдав? Тэр талаараа нэг ярьж өгөөч. Тийм. Ямар ч хэлсэн гэсэн гэхдээ миний анханасаа бас нөгөө Австрали улсыг зорьё. Тэ хамгийн миний номер 1 зорилго бол угаасаа би мастрын чиглэл одоо мастрын зэргийн хамгаалах байсан. Миний хоёр дахь зорилго бол бас юу байсан бэ гэхээр би орчноос салхи гэж бодсон. Тэ бас энэ өндөр хөгжилтэй орнуудад бас очиж тэ амьдарч үзье. Сурхаасаа гадна бас амьдарч үзье, соёлын мэдрээ хүмүүсээс бас энэ амьдралын философиг бас сурах гэдэг бас зорилго байсан л да. Миний өөрийн хувьд гэвэл манай гэр бүлийн хувьд гэх юм бол тэ угаасаа л бид нар залуу гэр бүл, залуу хосууд тэ тухайн үед бол бас хүн болгонд л асуудал байдаг тэ. Тэгэхдээ ямар ч байсан гэсэн орчноос солиод хоёр биеинтэйгээ ингээд нэгтэй нэг хүн болоод үүсч гарч ирж байгаа нөхцөл байдлууд одоо хүндрэл бэрхшээлүүдийг дагуун тоолохын төлөө ингэж явснараа бас гэр бүлийн харилцаас гоё болдог болов гэж би бас баг бодож байсан. Тий. Дөрөвдүгээрт нь болохоор би хоёр хүүтэй хүн хоёулаа ерөөхдөө сургуулийн насанд ерөөхдөө төгсгөж ирсэн л да яг. Тэгээд ямар ч байсан гэсэн хүүхдүүдээ нэг унгаа англи хэлтэй болгочихсан. Гоё орчинд бас ингээд сургаад үзчихсэн. Тэ бас нэг юм гоё open minded болгочихсан гэдэг бас тийм хүсэл бас байсан. Тэгээд тэрнийхээ дагуу ямар ч байсан гэсэн зорилгоо биелүүлээд ороод ирлээ. Орж ирээд хичээлдээ би явлаа. Окей. За тэр бол ингээд болчоо. Дараагийнх нь одоо бас тэр зүйл нь юу гэхэлэр тэр гэр бүлийн харилцаа болвол анх ирээд одоо яг нөгөө нэг соёлын шок гэдэг шиг те төгтөгөө хоёлаа ингээл те up and down гэл ингээл явж л байгаа юм л та. Тэгэл ирээд одоо энэ одоо нөгөө Монголыг бодох юм бол бид нэр рент хэдүүлээ те төлбөр юу үйлээ амьдралын зардал юу болох билээ ингээл хөдлөл мөнгө гэдэг бүхэл юм байж байгаа. Яг энэ болгон дээрээс яг ингээд анхандаа бол яг л соёлын шок бол яг байсан. Тэгтээ нэг их удаагүй. Яагаад гэвэл Австралид улсад ирсэн зорилго маань тэгээд том байсан. Австрали улсад ирээд одоо бид нарыг одоо энэ улс ингээд биднэрт хандж байгаа хандлага
одоо давуу тал бол яг үүндээ тэр одоо нөгөө биднэрт хэцүү байсан зүйлээс хамаагүй илүү давцсан байхгүй. Тэгэхээр ямар ч лсэн гэсэн их гоё байсан тий. Яг тэр тал дээр бол гоёсан. Дараагийнх нь юу гэхлээр хүүхдүүд. За хүүхдүүд ирлээ, сургуульд орлоо, том сургуульд орлоо, баган цэцэрлэгт орлоо. Тэгэл ерөөсөө эхний өдрөөсөө л манай хоёр яг нэг монгол хүүхдүүдийн жишгээр ингээд нөгөө иччихэл байгаа юм л да. Сургуультай явахдаа эхний өдөр. Гэхдээ ямар ч хэлсэн гэсэн аваачаа төгсөн багш нь те баг ингээд тэрч аваад оруулчихж байгаа байхгүй те. Тэгээд ерөнхийдөө хамгийн эхний өдөр би маш санаа зовж исэн, маш их санаа зовж исэн хүүхдүүдэд би сургууль цэцэрлэгт нөрөөжчөд өдөр авах та. За яасан миний хүү хоёр хүү таалагдсан болов уу гэдэг би айцтай байсан. Гэтэл баг миний тэр юу айдас цаашаа би баг ингээд пөөх гэд би бүр өөрөө ингээд blowing my mind заяа бүр ингээд байх болгоод тэгээд ямар ч хэлсэн гэсэн сургууль бол миний хоёр хүүхдэд бол маш их таалагдсан. Тэгээ ингээд яваандаа болохоор тэр хүүхдүүдэд маань ингээд өгж байгаа даалгавар, хичээл, орж байгаа тэр хичээлүүд нь тэгээд ингээд цаашаа ингээд явхлаар тэр орж байгаа тэр одоо тэр дуу хөгжмийн хичээл, спорт ялангуяа маш их өгөөжтэй. Хүүхэд ямар ч байсан гэсэн төрсөн цагаасаа ахуулаад эцэгхээр хүмүүжигдэн. Тэгээ сургуулийн насанд ороод сургуулаар хүмүүжигдэн. Энэ юун дээр ерөөсө төвлөрч нэг нь спорт. Хүн эрүүл байх нь хамгийн гол чухал зүйл гэдгийг бол бүр ингээд маш сайн зааж өгдөг. Чи соёлтой иргэн байх хэрэгтэй гэдгийг бүр хүүхдийг бүр ингээд яг ингээд 5 настайгаас нь ахуулаад ингээд заагаад өгчдөг тий. Бүр үнэхээр надад их таалагдсан. Би бол зөв сонголт хийсэн юм байна, зөв шийдэл хийсэн юм, зөв алхам хийсэн юм гэдэг дээр одоо би бол баг нэрнгээсээ зөндөө 100% би бол итгэлтэй байгаа. За Австрали хурж ирээд ер нь ажил ороход хэр их хугацаа шаардлагатай болсон байна. Хамгийн анх ер нь хурж игээд хэр хурдан ажлын байранд орж та бүхэн одоо тий доктортой орлоготой болж чадав. Австрали улсын хувьд гэх юм бол яг яг ингээд ажилд орох гэдэг асуудлыг ярих юм бол ерөөсөө л хамгийн түрүүнд англи хэлний мэдлэг. Маш зөв. Тий. Англи хэлний мэдлэг чи одоо тодорхой хэмжээндээ байвал чи хаач гэсэн нэрээ нэг өдөр байна уу 2 өдөр байна уу тий 7 хоног байна уу хамаагүй чи зүгээр л амар хурдан ажилд орч чадна. Зүгээр аюу хурдан ажилд орч чадна. Хэлний бэрхшээлээс болоод нэг ажилд орох гэдэг асуудал бас ингээд яригадад байдаг байх гэж би бол харддаг юм л та. Зүгээр яг энэ дээр болохоор яг нэг амьдралаа залгуулах ажилд орох уу эсвэл чи тэ өөрийгөө одоо мэдлэгжүүлэх боловсролжуулах ажилд орох уу гэдэг бас нэг юм хоёр ялгаа байгаад байгаа. Тий. Одоо яг ингээд үнэхээр л угаасаа манай Монгол тий оюутан залуучууд бүгдээрээ л ерөнхийдөө ихэнх нь л тий хэлний мэдлэг тий болъё л гэж ирж байгаа шүү дээ. Англи хэл сурчээ л гэж ирж байгаа. Анх мэдээж хүн ирээл шууд ингээд банк гэж яриад ажилд орчих чадахгүй. Гэхдээ хүн ямар ч байсан гэсэн CV-гээ хийчдэг. Очоод өөрийгөө танилцуулцдаг. Тэ хүн хандлага маш чухал. Тэ би ингээ ажиллаад өгье. Ажиллаад үз. Миний юу хар тэ миний бүтэмжийг хар сайн байвал намайг ав. Тэ үгүй бол яг тийм байдлаар нэг юм зориг хэрэгтэй, хандлага хэрэгтэй. Тэ ямар ч байсан гэсэн эхний түвшингийн нэг юм нэг англиар тэ өөрийгөө танилцуул чинь ажилд ормоор байна. Тэ миний салари хэдийн бэ гэдгийг л асуучдаг л ах хэрэгтэй л байгаа байхгүй тэ. Англи хэлний мэдлэг чухал. Англи хэлний мэдлэг ажилд ороход маш чухал. Ямар төвчний хэлтэй авах вэ? Гэхдээ хүн өөрийгөө голж өрөөсөө болохгүй. Анхан шатны өөрийгөө танилцуулж, CV-гээ биччих чадварын мэдлэгтэй байгаад тэгээ хандлага чухал, зүтгэл чухал, өөрийгөө харуул тэ. Ингээл ямар ч байсан бол Австрали улсад бол чи ажилд ороход ажил бол зөндөө байгаа тэ. Энэ ажилд ороход бол ямар ч тийм асуудал бол байхгүй. Энэ дээр бас нэг юм нэмж хэлгээд бол Австрали улсад ямар ч байсан гэсэн нэг анх ирээд ажилд орё гэхэд бас ингээд харьцуулах юм бол эрэгтэй хүнд бас илүү амархан ажилтдаг байх шиг шүү. Тэгээ эмэгтэй хүнд бас жоохон тийм байх шиг байна. Гэхдээ бас шантрах хэрэггүй боломжууд байгаа. Манай Монгол хотод гялцжин санаж. Тийм. Дараагийн хоёр дахь асуудал юу? Одоо асуулт одоо юу гэвэл сургуулаа төгсчлөө, боломж боллоо. Тэ чи англи хэлний төвшин болчлоо гэж чи үзчихвэл ямар ч байсан гэсэн Австрали улсад чи мэргэжлийн чиглэлээр ч гэдэг юм уу те офисынч байдаг юм уу те ямар нэгэн байдлаар чи өөртөө нэг тийм олсон мэдлэг боловсрлоо ашиглаад тэгээд дээрээс нь өөртөө туршлага хоригдлуулах боломж бас бий.
зөндөө бий. Тэрэн дээр яах хэрэгтэй гэвэл чи тасралтгүй хаах хэрэгтэй. Боломжийг ерөөсөө ингээд алдаж болохгүй маш хаах хэрэгтэй. Энэ дээр бас нэг нэмж хэлэхэд болохоор би нөгөө өмнө нөгөө сурсан одоо нөгөө ERP системээр ингээд IT гэдэг ингээд ярьсан тийм. Энэ дээр нэмж хэлэхэд Австрали улс мэдээлэл технологийн чиглэлээрээ дэлхийд цойлж байгаа улс. Тэ камерын систем одоо энэ одоо мэдээлэл технологийн энэ аппликейшнүүд одоо юу гэдгийг бүх юм маш өндөр хөгжсөн. Тэ яг үүнийгээ дагаад ажлын байрны зар чи түүнийг хайхын тулд тэ зүгээр л чи хоёр аппликейшн ашигла. That's it. Ерөөсөө юу ч хийх шаардлага байхгүй. Зүгээр хоёр аппликейшн ашигла. Тэгээд өөрөө тэрүүгээрээ ингээд бүр ингээд apply хийж болж байгаа байхгүй тийм. Тэр хоёрын ямар аппликейшн вэ? Seek, Indeed. Seek, Indeed гэдэг хоёр аппликейшн байгаа. Тэр хоёрыг бол энэ corporate төвшөнд бол компаниуд болон байгууллагууд маш сайн ашигладаг ерөөсөө тийм. Компаниудын, байгууллагуудын хүний нөөцүүд ерөнхийдөө хаана ажлын байрныхаа зарыг тавьдаг вэ? Seek, Indeed. Тэгэл болоо. Тэгээд тэндээс маш сайн хай, тэгээд дэлгүүр үгээ хий, хай явуул, qualification-ыг нь хай өөртөө ингээд таарж байгаагүй нь бод тий. Тэгээ ингээд цааш явж иж болно. Миний хувьд болохоор би ерөнхийдөө бол би ингээд Master of Business ERP system гэдэг энэ одоо зэргийг авлаа тий гэж үзэхэд Австралийн одоо яг энэ ажлын байрны талбар дээр гарах юм бол миний мэрэгжил бол бас олон янзаар бас нэрлэгдэж болно л доо. Тэр нь юу гэх юм бол business analyst тий ICT analyst, IT analyst тий ерөнхийдөө data visualization тий data analyst ингээд аюулгүй олон талаар хувирч болно. Ерөнхийдөө analyst чиглэл рүү явна гэсэн үг тийм. Зөвхөн миний одоо яг өөрийн одоо туршлага гэх юм бол би оюутан байхдаа ямар ч лсэн гэсэн нөгөө mom of two учраас надаас нэг тэгж оюутан байхдаа ингээд нэг ажил олъё тий ингээд хийгдээ яг тийм нөгөө зав байгаагүй. Тэгтээ би ямар ч хэлсэн гэсэн би хайлтаа бол бас зогсоогоогүй байсан л да. Тэгээд манай Victoria University-гийн хувьд болохоор ийм group компани нэг хэсэг. Education Centre Australia гэдэг group компани байгаа. Толгой компани Education Centre Australia. Доороо ингээд ийм 10 одоо охин компанитай гэх юм уу да. Тийм монголоор ингээд тайлбарлах юм бол тийм university ингээд хоёр universityтэй одоо бол тийм Swinburne ороод ирсэн. Тэгээд ECA College, EGI, LCS хэлний курс байгаа. Тэгээд PY тэг professional year course олгодог ингээд байгаа. Тэгээд солигчийн курс олгодог хүртэл тийм манайх сургууль байгаа шүү дээ. Сургууль байгаа. Гэх мэтлийн group компани. Тэгээд би болохоор тэнцээ яасан гэхэлэр анх нэг юм casual admission тийм casual ажилтны хэрэгтэй гэдэг зар хараад тэгээд би тэрэнд нэг CV-гээ явуулсан юм. Оюутан байхдаа. Нийт чинь нэг 2 дугаар одоо нэг 2 дугаар trimester-тэй явж байсан юм уу да. Тэгээд ямар ч гэсэн CV явуулаад үзье гэж одоо тэгээ явуулаа. Тэгэл таг болсон нэг баг 2 сарын дараа шүү дээ. Тэгээд нэг надад нэг хариу ирсэн интервью дуудаад. Тэгээд нэг интервьюд нь очиад гисэн чинь одоо яг одоо манай EC group-ийн admission хэлцгээд байгаа. Тэрнийх нь менежер гэсэн үг. Тэр эмэгтэй надад интервью хийгээд тэгээ ямар ч хэлсэн гэсэн би нэг сонгогдоод ажиллахаар болтой. Тэг яг нэг casual учраас би нэг 7 хоногт нэг ч юм уу өсөлтөө баг сардаа нэг ч юм уу дуудагдах тохиолдол байсан. Тэгээд яг хизээ намайг миний одоо хэрэг гарна тэр үедээ дууддаг тэгж явж ирсэн л да. Тэгээд надад ч хүртэл айгүй боломжийн байгаа байхгүй юу? Гэр бүлээ зохицуулна, хүүхдүүдийн сургууль, багш нартай нь уулзна, би өөрийнхөө assessment-уудаа хийн. Тэг ингээд гих мэтлээ ингээд энэ юмнуудад бол надаас их таатай байсан тохирч ирсэн. Тэг ямар ч байсан гэсэн орсон бид. Тэгээд би нэг яваад 2018 оны нэг 2 сараас эхлээд ингэж явж байгаад би нэг 2019 оны яг нэг жилийн дараа casual-аар би яг нэг бүтэн жил явсан. Тэгээд 19 оны яг 2 сард надаа яг албан ёсны part time ажилтан болооч гэдэг санал тавиад. Тэгэхээр би ерөнхийдөө бол 7 хоногийн яг ингээд fixed би 7 хоногийн 5 өдрөө би өглөө одоо хагас цагаар ажиллах болчихж байгаа байхгүй 4 цагаар ингээд 5 хоног. Тэгээд би окей гэд. Тэгтээ тэрийгээ бүр манай одоо компаниор айгүй гоё ингээд надад таатаар өгч байгаа. Би өглөө хүмүүстэй үргэж өгнө, өдрөө аавна. Тэнгүүд яг надад гарч иж байгаа цаг нь яг 10-аас 2-ын хооронд тарж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хэсэн гэсэн тийм боломжийг надад олгосон. Их азтай байсан л та. Тэгээд
ямар ч байсан гэсэн 2 сараас ихсүүлээд part time-аар ажиллаж эхэлсэн. Миний одоо workload бол маш их болж эхэлсэн. Би яг ингээд гүнзгий бизнес дотрыг орж эхэлсэн, ойлгож эхэлсэн. Тэгэж ингэж явж байгаад ингээд намайг сургаад л байгаа байхгүй admission assistant хийж байгаад тэгээд ингэж явж байгаа сая 6 сараас би яг бүр ингээд full time admissions officer full time болж эхэлсэн юм л та. Тэр нь бас юутай холбоотой вэ гэхээр тэрнээс өмнө надад санал тавиал байсан л та. Тэгэнгүүт яаж юм гэхээр нөгөө миний визний нөхцөл байдал болчихж байгаа байхгүй. Би 6 сар гэхэд би ямар ч хэлсэн гэсэн миний нөгөө хичээл дуусаад тэгээд би нөгөө нэг дараагийнхаа визэнд апплайдах гэдэг тэр нөгөө юмнууд маань болонгууд нөгөө австралчин маш чанга штэ. Тэгээ иммиграшныхаа хувьд чи визнийхээ кондишндал байх хэрэгтэй тий. Тэгэхээр яг тэр нь маань ч гэсэндээ яг ингээд таараа тэгээ би нэг full time болсон байдیں۔ Тэгээд би одоо бол BCA Group-ийн толгой компанид admissions officer хийж байгаа. Full time. Эндээс бас ингээд нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Би миний мэрэгчлэл аналистаа гэж хэлсэн. Гэхдээ зөвхөн би аналистаа л хийн гэж явна гэдэг бол бас учир дутагдaltaй л да. Яагаад вэ гэх юм бол Австрал яг энэ нөгөө нэг аналист IT чиглэлээр бас өрсөлдөөн маш ихтэй. Маш их өрсөлдөөнтэй. Гэхдээ би өөрийгөө тэгж за би аналист хийх хэрэгтэй байсан. Гэхдээ би admissions хийж гинэ гэж би бол их болохгүй байгаа байхгүй. Яагаад вэ гэхлээр энэ том компани те баг ингээд зөвхөн Victoria University гэхэд л жилдээ ингээд 1000 оюутан сургадаг том сургууль шүү дээ. Тий. Тэгэхэд манайх яг энэнтэй адилхан ингээд ийм 10 сургуультай ийм том компани гэдэг ингээд бодонгууд манайх одоо жишээлбэл одоо зөвхөн л миний ингээд өдөр тутамдаа миний ингээд ажил дээр ингээд ашигладаг програм гэвэл би баг ингээд 10 програм ашиглаж байгаа байхгүй. Тий. RCU систем юу нөгөө нэг International Student Management System гэдэг байгаа даа шүү дээ. Одоо тэр нэг систем. Тэр систем дээр зөвхөн тэр бол ингээд миний хамгийн том цагаа авдаг систем байгаа да. Тэрэн дээр ажиллаж байгаа. Тэрэн дээрээс нэмээд яхад би дараагасаа чөлөө авахтаа хүртэл би дахиад нэг үрстэй ашиглав. Тий. Тэгэнгүүтээ дахиад одоо ингээд нөгөө admission хийж авч байсан Prisms гэдэг бас нэг систем байгаа даа шүү дээ. Дахиад ингээд COE гаргадаг систем ингээд ашиглана. За ингээд цаашаа ингээд яваал ингээл явах юм бол зөндөө систем ашиглана шүү дээ. Ашиглаад байна ерөөсөө. Тэгэхээр эндээс чинь бол ингээд надад сурах юм маш их байгаа байхгүй. Ерөөсөө л би тэндээс бүх тэр ажлын байран дээр ингээд болж байгаа процесс болгоныг би ингээд өөр дээрээ би давуу тал болгож ашиглахыг би маш их хичээдэг. Би өөр дээрээ нэг юм нэг том дэвтэртэй. Энэ өдөр би яг шинээр юу сурсан бэ? Тэ би мэдээж би нэг өдөр Монголд очиж штэ. Тэ би ажиллаа хийн штэ. Тэ юу гэдгийг би мөрөөдлөө биелүүлэн. Тэгэхэд надад нэг өдөр энэ миний тэмдэглэлийн дэвтэр надад хэрэг болох гэж би бодож би тэгэж нэг юм тэмдэглэл хөтэлдэг байхгүй. Нэг өдөр шинээр нэг юм систем дээр энийг ингэж ашиглав юм бэ? Тэрийг ингэж ашиглав юм. Энийг ингэх юм байна гэдэг юмнуудыг би бүгднийг ингээл зүгээр л би ингээд нэг дараал мараал байхгүй. Зүгээр толгойд орсноор бичдэг. Тий. Ямар ч гэсэн гэсэн юм байна. За тэгэхээр ер нь бол Австрали улсад магистрийн зэрэгээр сурч байгаа оюутнууд маань эхлээд магистрийн оюутны визээр хурж ирээд түүний дараа урт цагаар одоо 2 жилээр хүртэх хугацаагаар ажиллах дараагийн post study visa гэдгийг авна. Ингэснээр оюутнууд маань ингэж бүтэн цагаар ажиллах боломжийг Австрали улс маань өөрөө олгодог даваа талтай байна тийм үү. За энэ хугацаанд оюутнууд маань өөрсдийн хэрвээ энд одоо үлдэхийг хүсэж байгаа бол тий ажил төрлөө бүтэн цагийн ажиллаа олж тэгээд цаашдынхаа одоо төлөвлөгөөг гаргах бүрэн боломжтой цаг хугацаа юм байна л да. За тэгэхээр бас нэг сонирхолтой асуулт асууя гэж бодлоо. За өөрийн хувьд бол англи хэлээр бол мундаг тий. За ер нь бол сая IELTS-ийн оног өгсөн тий өндөр оноо авсан. За ер нь бол гэхдээ IELTS маань 2 төрлийн IELTS бий. Би all paper based гэж хэлээд тий. Өөрийн хувьд сая онлайн IELTS өгөөд маш сайн өндөр оноо авлаа. За ер нь англи хэлээ яаж сурваа? Одоо оюутнууд маань англи хэл яах вэ гэдэг Монголд байгаа оюутнууд манаас гайхаад байгаа шүү тий. Яавал зүгээр вэ? Тэднэртэй зориулаад ямар зөвлөгөө байна? Өөрийн чинь туршлага ямар байна? Тэ англи хэлийг ер нь яаж сурвал одоо гайгүй юм боломжийн оноо авдаг юм бэ? Энэ талаараа ер нь бол Монголд ч гэсэн өндөр оноо авсан байсан шүү тийм үү? Тэгээ сая хурж ирээд дахин ахиулж авсан тий. За тэгэхээр за англи хэл сурсан арга барил гэдэг юм бол надад л их байхгүй. Үнэнгээл хэлчихье. Зүгээр би бол юу гэж боддог вэ гэхээр англи хэлийг зүгээр ч өөрийнхөө хэрэглээгээл болго. Ямар нэгэн байдлаар чи шахуулдагсан ч үү эсвэл өөрөө хүсдэгсэн ч үү те ямар нэгэн байдлаар чи өөрийнхөө хэрэглээгээ болго. Миний хувьд болохоор юу гэсэн бэ гэхээр
би их сургуулаа төгсөөд тий 10 жил ингээл англи хэл үзсэн ABCD тий баг ингээд бүтэн 10 жил ABCD үзсэн шүү дээ. Тэгээд их сургуульд ороод ч гэсэндээ ямар ч хэлсэн гэсэн орчуулгын англи хэлийг бол бас гайгүй сурсан, залгасан. Яриа бол үнэхээр байгаагүй. Тэгээд их сургуулаа төгсөөд би зүгээр ингээд нөгөө ингээд хүчээр юм нэг гадаад дэлхийн банкны төсөл дээр орсон байхгүй ажилд. За. Тэгээд гадаад дарахтай. Тэгээд эхнэр нь бас нөгөө нэг санхүү хийдэг. Тэр төслийн санхүүг бас хийдэг. Филиппин хүн байдаг гэсэн байхгүй. Тэгээ манай дарга бол дайн байсан. Тэгээ би ерөөсөө ингээд нэг хүчээр тэгээ би тэр нэг юм аягуулсан сандаг байхгүй. Би манай үеэл ихч Америкт байдаг. Тэгээ би нөгөө тухайч Yahoo Messenger гэдэг гэсэн 2007 онд шүү дээ. Yahoo Messenger та цай уух уу, кофе уух уу гэдгийг англиар юу гэж асууж исэн гэдэл бод. Тэгээ би ихчээрээ нөгөө нэг заалгачаад тэгээд тэрийг ингээ ашиглаад тэгэл ямар ч хэсэн гэсэн нэг юм нүүр хагарах гэдэг юм уу тэгээ яг тэгжсэн. Цааш ингээ явчихсан л да ажлаа үргэлжлүүлээл явчихсан. Тэгээд нөгөө нэг тэр эхнэр нь одоо нөгөө манай даргын эхнэр нь Филиппин эмэгтэй намайг айгүйх дагуулж гадуур их явдаг байсан. Тэгээд ингээд нөгөө тэр хүн намайг ингээ айгүй гоё comfortable байдалд ингээ оруулаад хичээхгүй тэгээ ингээд ойр зур айгүй гоё юм ярианууд ингээ ярилцаал тэгээ ингээд тэр нь ангой надад ингээд айгүй гоё юм тухтай орчин ингээд бүрдэгдээ. Тэгээд би нөгөө өнрөө чинь буцаагаад ингээ ярьдаг. Ерөнхийдөө бол би нэг амар юм санаачлагаараа ингээд сайжраал ингээд нүцсэн юм байхгүй. Яг үндэ. Яг ингээд юугаар л ерөнхийдөө ингээд хүчээр л явсан. Тэгээд ингээд цаашаа тэгээд манай төсөлж дууссан. Арай ингээд шат агсан. Ингээд өдөр болгон ингээд хэрэглээд тахлаар чинь тий. Тэгээд тэрний дараа болохоор бас одоо миний ажилласан компани бол бас л ингээд цаанаасаас хүчээр би англи хэл тэгэл ажилд орж байгаа шүү дээ. Нөгөө бичдэг юм чинь. Тэгэхээр чин ингээл нөгөө бичээл, имэйлээр харилцаал, тэгээ гэрээ контракт уншаал, имэйл бичээл, захаа бичээл, тэгээ одоо ингээд янз янзын ингээд юмнууд ингээд уцаар яриад ингээд явчихсан гут чинь ингээд цаанаасаа хүчээр чи өөрөө ингээд сурхаас өөр арга байхгүй болгож тааруулж байгаа байхгүй. Тэр болгонд чинь би нэг амар хүчээр ингэсэн гэлтэнгүүд миний тархинд юм ороод ирчдэг биш байхгүй. Тэр чинь тхийн тул би яасан бэ гэхэд тэгэхээр би сайн гуглдсан, YouTube үзсэн. Тэгээ би ингэж хэлмээр байгаа зүйлээ би яаж хэлж болох уу гэдэг би одоо чинь захаа бичье гэдэнгүүт би simple-үүд би хідэн 10-аар нь уншиж байгаа байхгүй. Тэгээ ингэ simple захаануудыг тий одоо би жишээлбэл recommendation letter бичье гэдэнгүүт би зүгээр Google recommendation letter гэж бичвэл надад өчнөө simple-үүд гарч ирэх байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө нөхцөл байдал тааруулаад би нэг яах вэ гэхээр би 10-ыг ингэж харж үзэж байгаад тэр дундаасаа би өөрийгөө гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс их нөгөө нэг юм өөр тийм буудын биелэлтэй юмнууд ингээд цаанаасаа яаж хичүүл ингэдэм байх. За энэ өгүүлбэрийг ингээ хэлвэл гоё юм байна. Тэгэх юм бол зүгээр юм байна гэл те. YouTube-ээс бол би conversation-д үздэг байсан. Яг нөгөө нэг би нөгөө цагийн толгодог хүн. Тэгэл ерөөсөө за би ингэж ярмаар байна. Ийм харилцаанд орох гэж юм гэдэгтээ би бэлтэж байгаа хгүй. Уулзалтанд ч байд юм уу? Эсвэл уцаар ярихаа өмнө ч байд юм уу? Дийл хийх өмнө ч байд юм уу те. Ямар ч хэсэн байдлаар би энэ үгийг ингэж хэлэх юм байна. Энэ дээр ингэж хариулах хэрэгтэй. Ингэж ийм би хариу сонсож магадгүй гэдгээдээ би өөрөө бэлтдэг байсан л та. Тэгээд зүгээр одоо нөгөө сургуультаа нөгөө адмишн хийхин тулд ямар ч хэсэн гэсэн тухайн үед бол нэг IELTS оноо хэрэгтэй болсон шүү дээ. Тэгээд би IELTS оноо өгөхийн тулд би нэг 2 удаа би private tutor авч ирсэн Монголд байхдаа. Тий, гадаад багштай. Тэгээд би тэндээс би юу ойлгосон. Тэгээд би нөгөө эхний нэг section авч байгаа байхгүй. Бүтэн баг 3 сар. 3 сарын. Тэгээд гисэн чинь нөгөө айгүйх ажил ихтэй тэгэл тухайд чинь дөнгөж нөгөө баг хүүгээ гаргацсан ч гэсэн нэг жилхэн бас жоохон юм нөгөө загвал эсвэл та. Тэгтээ өөрийгөө шахчихад ямар ч хэсэн гэсэн нэг юм очиж бүртгүүлжүүл би сурч байгаа гэж бодсон. Тэгтээ ямар ч хэсэн гэсэн хичээл тал таслахгүй явсан. Хамгийн гол нь гэрийн даалгавар айгүй муу хийсэн би. Би тэндээс би тэгж ойлгосон байхгүй. IELTS хэрвээ чи бэлтэж байгаа болвол чи тэ өдөр болгон 4 таскыг заавал хийх хэрэгтэй. Яг үнэ. Чи IELTS-ийн оноо чи гайгүй оноонд хүряал гэж бодвол чи өдөр болгон тасралтгүй бэлтэх хэрэгтэй. IELTS-ийн оноо жишээлбэл чи хин нэгнээс те чимдэгээс те чи ийм тактикууд ийм техникүүд өгдөө шүү. Тэ listening, reading, тэ writing, speaking энэ дөрөв дээр чи ингээл жигнэгнээс сонсоод хэрвээ хичнээн чиний англи хэл гайгүй байсан ч гэж чи practice хийхгүй бол IELTS-ийн оноо үнэхээр хэцүү. Яг. Би л яг тэрийг тэгж ойлгосон байхгүй. Яасан гэхэлэр би бүтэн 3 сар ихний tutor авчаад нэг ч баг застаа худлаа ярьсан баг нэг ч удаа даалгавраа хийгээгүй байхгүй.
Зүгээр нөгөө ангийн сургалтандаа нөгөө 2 цагийнхаа сургалтандаа суучаал тухайн үед ингэж нэг юм хичээл багштайгаа ярилцчаал яваал гэрийн даалгаврууд өдөр болго гэдэг байсан. Би хийгээгүй л очдог байсан. Гэгээд тэгсэн чинь би анх тэр нөгөө IELTS-ийн нөгөө одоо нөгөө mock test гэж яддаг шүү дээ. Тэр нөгөө манай сургалтын төдөр mock test надаас нөгөө орохын өмнө авч байгаа хгүй. Тэгээд оноо авч ирсэн. 3 сарын эхний нөгөө нэг термийн 3 сарынхаа тьюторийн дараа дахиад mock test өгсөн. Яа гэж л байгаа юм. Тэгэл ба. Би аюух мөгдөлж байгаа шүү дээ. Би тэнцэж баг сая 2 сая төгрөг баг төлж байгаа хгүй. Үнэнгээ хэлэхэд яг тийм баг. Тэр би бодож байгаа хгүй. Пөөх за уучлаарай тий. Яг ингэж болохгүй байна. IELTS гэдэг чинь ерөөсөө practice extra байд юм байна. Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй байсан байна тий гэдэг би өөрөө ойлгож байгаа хгүй. Мөнгө үржээж нэг юм. Цагаа үржээж нэг юм. Тэгэнгүүтээ тэрний дараагийнхаа би тэр нэг trial дээр юу яасан бэ гэхээр би гэрийн даалгавраа би бүр өстө чадлаараа хамгийн их сайн хийх гэжсэн. Ерөөсөө. Тэгээд одоо жишээлбэл ингээл би одоо яг тэрийг бол аягүй сайн санаж байгаа хгүй. Одоо ингээд нөгөө IELTS-ийн writing ихний task нэг нь гэдэг шүү дээ. Тэр бол зүгээр нэг юм bar chart ч юм уу эсвэл нэг одоо нэг юм график ч юм уу тайлбарлах гэдэг шүү дээ. Гингүүтээ миний нөгөө манай багш маань надад өгчээсэн даалгавар байгаа хгүй. Би тэрийг зүгээр тэр чиг би Google хийчихдэг гэсэн байхгүй. Хараад Google нэр гэсэн би шал тийм өөртөө нэг зөв буруу гэдэг юм яагаад очиж багшаараас шалгуулаад тэгснэ тэрийг ингээд өөртөө бууж байгаагүй би мэдэхгүй шүү дээ. Яг би энийг бол нэг арга гэж бодоод байгаа хгүй өөрөө бэлцээ. Тэнгүүтээ би Google-тэнгүүд угаасаа л байж байгаа хгүй. Тэ бараг тэнцээ бүр ингэж байгаа зэрэг бүр 3 янзаар. Хэрвээ чи энэ асуултан дээр 9 оноо авмаар байвал чи ингэж хариул. Хэрвээ чи энэ асуултан дээр 7 оноо авмаар байвал чи ингэж хариул. Тэ 5 оноо окей гэж бодчихвол чи ингэж хариулж. Тэгэх юм бол чи иймэрхүү байдлаар хариулчихвал чи 5, иймэрхүү байдлаар бол 7, иймэрхүү байдлаар 9. Яг үнэ. Гэт тэгэнгүүт би тэр болгоныг ингээ харангуйтаа за би өөрийгөө ерөнхийдөө нэг энэ хавцаа явж байгаа юм байна да би тэ өөрөө ингээ бичиж чаа штэ тэг бичиж чаа штэ. За би ерөнхийдөө энэ хавцаа байгаа юм байна да. За би энэ дээрээ тэнгүүд би тэгж хардаг гэсэн байхгүй. За 9 онооных 7 оноор 5 онооных хоорондоо юугаараа ялгараад байгаа юм бэ? Тэ ялгааг ингээ хараад тэнгүү. За би тэгвэл дараагийнх дээр ингэж сайжрах хэрэгтэй юм. Дараагийнх дээр энэ байдлыг оруулж иж би өсрөөж авах төхөр ч юм уу 7-та төхөр ч юм уу байх юм байна гэж. Би ерөнхийдөө тийм байдлаар айгүйх бэлддэг байсан. Тэгээд нөгөө өдөр болгоо нөгөө practice гэдэг нь би өдөр алгаслаггүй хийжсэн. Тэгжээш нэг юм нэг IELTS-ийн хоног ахиулсан. Ерөнхийдөө бол тийм. Тийм, ер нь бол өндөр оноо авсан. За ерөнхийдөө тэгвэл англи хэлийг одоо IELTS бэлдэх, англи хэл сурах хамгийн зөв зүйтэй арга бол нэгдүгээр орчноо бүрдүүлж тэ ичгүйгээр ярилцах нь чухал юм. За тэгжээш тэр хүн хагарч яриа сайжна. Хоёрдугаарт нь хичээх хэрэгтэй өөрөө. Хичээж үгээ цээжлэх юм уу яа гэдэг тэ тэр бүхнийг өөрөө хийх шаардлагатай байна. Тэгээд дахиад ер нь бол тэр хэл бүрэн одоо хэмжээнд сурах хүртэл тэр хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Тийм. Тэр одоо интернет орчинд бол бүрэн одоо загвар байна шүү дээ. Одоо сайнчлууд байна. Тэгэхээр яг нэг одоо өөрийгөө тэр өдөө хэллээ ш 5 оноо, 7 оноо, 9 оноо. Тэрэн дээр одоо анализ хийх юм шүү. За би тэрэн дээр байна. Би энэ дээр тэгвэл би арай жоохон өгүүлбэрээ ингэчүүл 7 оноор орох юм байна. Арай жоохон өгүүлбэрээ иймэрхүү маягаар бичүүл хийст орох юм гэж юм те. Ийм үг хэллэгийг авбал би ийш орох юм гэдэг олж авах юм байна гэсэн. Тэгэхээр би бол ерөнхийдөө тэрэн дээр тэгж боддоо шүү дээ. Хүн болгоны ингээд нэг юмыг сурах гэсэн нэг арга барил нэг жоохон өөр байгаад байдаг шүү дээ. Ажиглаад тахад тий. Би бол ерөнхийдөө ингээд ийм ингээд анализ хийж юм сурах тийм жоохон дуртай дөө тийм төрлийн юм шиг үл. Ер нь юм дээр л ер нь тэгж боддоо шүү дээ. Тэгвэл одоо оюутнуудаа зориулаад ер нь Австрали руу явах гэж байгаа оюутнуудад зориулаад яг ямар одоо зөвлөгөөг өгмөр вэ? За тэрэн дээрээ л анхаараарай тий. За ийм байд юм байлаа шүү. Ер нь Австралид одоо сурах гэж байгаа бол энэ хэрэгтэй байдэн шүү. Мастер сурах гэж байгаа бол ийм байдэн шүү гэдгийг надад ямар зөвлөгөө өгмөр байна. Тэр талаараа тий. Тий би энэ асуултанд болохоор бас нэг юм 3-4 төрлөөр ч юм хариулмаар байгаа байхгүй. Өөр дээрээ нөгөө болсон процессын дээр байхгүй. Яах ёстой гэхлээр тэгээ дээрэс нь би нөгөө найз нөхдөж гэсэн эргэн тойрныхаа хүмүүсээр ажиллаж байхад ерөнхийдөө ийм баймаар юм байна да гэж бодсон зүйлүүд байна л да. Тэр нь юу вэ гэхлээр Монголоос тий Австралийн виз мэдүүлээ, сургалтын виз мэдүүлээд яг ингээд явахынхаа өмнө та юу хүсдэг гэх юм бол би яг энийг хүсэж байна. Өөрөөсөө аюулсаа асуух хэрэгтэй тий. Тэгээд би яг зөв курстаа мэдүүлсэн үү тий визээ.
Тэрийг аягуулсан асуу. Тэгээд энэ чинь зүгээр нэг юм нэг Австрали явах зорилго нь бол нэг гол биш шүү дээ. Чиний өөрөө сурах нь хамгийн гол чухал байгаа байхгүй. Тэгэхээр би англи хэлийг би сурахын тулд би явж гинэ. Нэг тэг хэлний курс ээж болж байна. Англи хэлийг сурахын тулд явж гинэ. Би англи хэл ачаа сурах гэж байгаа юм чинь одоо би англи хэлгүй байх юм. Окей гэж бол ерөөсөө бодож байна. Түрүүний нөгөө нэг ажилд ороход хэлсэн тий. Чи өөрийгөө танилцуул, CV-гээ гаргачих одоо тий CV-гээ үзүүлээ тэрэн дээрээ бас танилцуулчих чадвартай байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь саларигаа тий нөгөө цалингаа тохирох чадвартай байх хэрэгтэй. Тий буцаагаад бичгээр за ярьж чаддгүй маа гэхэд бичгээр хүнтэй тий ингмээр байна, тэгмээр байна, ингэхүү, тийхүү гэдэг асуултуудаа мэддэг байх хэрэгтэй. Гэх мэтлээ анхаа шатны тий өөрт чинь асуудал тулгарсан цагт өөрийгөө аваад гарчгал англи хэлтэй байж байгаа гэж би бол тэгж бахараад байхгүй. Хэлний курс ч бай, тий одоо нөгөө хэлний курс нэмэх нь одоо нөгөө өөр сургалт мастер ч бай, тий бакалавр ч бай, юу ч байсан гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрийгөө танилцуулах одоо анхаа шатны англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Хоёрдугаарт нь болохоор зорилгоо тодорхойлооч. Зүгээр одоо жишээлбэл би ийм байдлыг бас жоохон бас хэлмээр байдаг байхгүй. Тэгэхээр MBA, Master of Business Administration тийм. Энэ бол угаасаа топ курс, ерөнхийдөө дэлхийн топ курс. Гэхдээ Австрали улсад та ирэх гэж байгаа бол MBA-г сонгох нь надад нэг өчир дутагдaltaй санагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр Австрали улс болохоор Master of Business гэд дахиад нэг өөр филдээр ингээд мэрэгшүүлэх тийм боломжуудыг олгодог улс ахгүй. Тэгэхээр зүгээр administration байгаа та зүгээр бизнесийн хідэн тэ negotiation хичээлүүд үзэх нь чухал. Эсвэл та master of business нь байгаад байна шүү дээ. Гэхдээ administration биш. Гэхдээ одоо ERP систем байж ах юм уу? Information system нь байж ах юм уу? Accountant байж ах юм уу? Тэ энэ ч ингээд цаашаа ингээд бүр цаашаа ингээд явах юм бүр лоо хүртэл байгаа шүү дээ. Хууль хүртэл байгаа шүү дээ. Тэ эрүүл мэндийн тэр зочилж байна. Тийм үстэй. Яг ингээд бүр ингээд бүгд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн MBA гэхгүйгээр тэр цаатлынхаа тэр нөгөө нэг specialized өгж байгаа тэр нөгөө мэрэгшүүлэх тэр мэрэгчлийг нь бас аюул сайн давхар судлаач. Тэгээд өөрийнхөө одоо ажиллаж байгаа орчинтой тэрийг уйлдуулаач. Тэгээд бакалаврын зэрэгтээ бас уйлдуулаач гэж аюул гоё би хэлмээр байгаад байгаа байхгүй. Тэгэх юм бол эн чинь цаашаа таны визний чинь материал одоо гаргахад маш том давуу тал байна. Яг байна. Таны өөрийнхөө илэрхийлэх тэр нөгөө одоо нөгөө SOP гэж байгаа шүү дээ. Таны сурах зорилго энэ дээр чинь хүртэл маш гоё гарч ирдэг. Тэгэхээр энэ судалгаагаар сайн хийгээч тий. Агентлагаас маш сайн зөвлөгөөгөө аваач. Би ийм одоо бакалаврын зэрэгтэй би ийм чиглэлээр ажилладаг. Тийм учраас надад мастрын ийм чиглэлийн мастер надад байна уу? Бидтэй. Гэт айгуу сайн зөвлөгөөгөө ав. Манай оюунлаг төв бол энэ тал дээр бол маш сайн зөвлөгөө өгөн. Надад өгсөн шигэ. Тий. Тэрний дараагийнх нь 3 дахь асуудал нь юу вэ гэх юм бол та бас дахин зорилгоо тодорхойлооч. Энэ ямар зорилго байх юм бэ гэх юм бол та Австрали улсад үлдэх зорилготой юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэх юм бол Австрали улсын одоо нөгөө permanent residence буюу байнгын оршин суугчийг хинд өгд юм бэ гэдэг чинь байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нэг ийм нэг юу байдаг штэ. Би одоо яг сайн санахгүй нэг skill ямар PR өгдөг нэг тийм нэг байгаа. Тэр нь болохоор одоо нөгөө ур чадвартай ажилтан авах хөтөлбөр байгаа байхгүй. Тэр нь байнгын оршин суугч өгдөг. Тэгэнгүүт таны бакалаврын зэрэг ямар байгаа вэ? Тэгээд магистрийн зэргийг та яг энэ чиглэлээр сураад төгссөн байгаад ажлын туршлага модлог хөрөнгөлүүлээд аваад та банкын оршин суугчийн визэнд мэдүүлэх юм бол авах боломжтой тэр мэргэжлийг бас сонгооч. Яг гоо. Тийм. Гэх мэтчлэн ингээд бас байгаад байл да. Одоо жишээлбэл одоо яг би өөр дөр ярих юм бол ийм байгаа байхгүй. Би бизнес аналистаар за төгсч болж байна. Тэ ICT аналист гэдэг. Одоо бизнес аналист бол яг одоо энэ нөгөө skilled ур чадвартай ажилтны PR хэлээсэнд байна. Би одоо жишээлбэл PR мэдүүлж болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө PR мэдүүлэх нөгөө point-ууд цуглуулах гэдэг ингээд цаашаа энэ чинь илүү олон ийм ажлууд явагдана л та. Тий, олон ажлууд явагдаж болж байгаа. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр бүх талынхаа
судалгаагаа сайн хийгээч, зорилгоо тодорхойлооч, анхан шатны англи хэлтэй байгаач. Тий, тэгээ төсөө ч гэсэндээ энэ дээр бас төсөө орж иж болно шүү дээ. Тий. Төсөө ч гэсэндээ тодорхойлооч. Тий, төсөө гол нь тодорхойлооч. Агентлагаас маш сайн тий энэ мэргэжлээс сурвал тий одоо олон талынх нь ач холбогдлыг одоо судлаач. Тий. Миний ирээдүйн одоо Монголд очиод хийх одоо ажил ямар хэрэгтэй юм бэ? Тий. Австралид үлдмээр байгаа бол энэ чиглэлээр сурахад ямар хэрэгтэй одоо ямараар байвал дээр юм бэ? Миний төсөө өнөөдөр ямар байгаа вэ? Би хэдийг нь зарцуулж чадахгүй вэ? Тэ? Тэгээд дээрэс нь энэ дээр хэлэхэд бас одоо миний ажиллаж байгаа энэ компани болохоор шашаатны тийм нөгөө боловсролын үйлчлэг үзүүлдэг байгууллага байгаа. Энэ дээрээс бас юу гэхээр англи хэл нэмэх нь одоо нөгөө vocational course нэмэх нь бакалавр эсвэл нэмэх нь магистр гэдэг ийм пакэжууд бас байж болтгоо. Тий. Тэгэхээр ингээд шатан дээрээ ингээд нэмээд ийм пакэжуудаар бас оюутнууд визэнд аплай хийж, сургуульд аплай хийх бас боломжууд бас байдаг. Энэ нь бас таагаараа бас төсөвт бас нэмэртэй байдаг шүү. Төсөвт нэмэртэй. Хоёрдугаар цагаа хэмнэ. Шал дэмий одоо нэг те одоо хөөрт хэрэгцээ өөр ашиггүй курс суугаад хугацаа алдахгүйгээр те маш түргэн хугацаанд дараагийнхаа шат руу орох бүрэн боломжийг олгож байгаа. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч оюутлаг төвийг энд ярилцлаганд хүрчсэн маш их баярлалаа. Маш гайхалтай сайхан зөвлөгөөнүүдийг оюутнуудад авлаа. Маш их баярлалаа. Дараагийн ажилд нь маш их өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд би одоо бас тосгод нэг юм хэлчихье. Ямар ч хэлсэн гэсэн би юуны төрөнд болохоор оюутлаг төвдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэ ялангуяа чимдээгээд энэ сайхан бүсгүйд бол би бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад вэ гэх юм бол боловсрал зуучлалын агентлаг гэдэг бол би бол маш том буянтай ажил гэж бодож байгаа байхгүй. Хүмүүст энэ гүүрэнд нь олж өгдөг. Хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэр гарцыг гаргаж өгдөг тэ. Тэр мэдлэгийг нь ингээд татаад авчаад ингээд чихэнд нь авчаад хийгээд өгчдөг тэ. Ямар ч байсан гэсэн энэ бол маш том буянтай ажил байдаг. Миний бодлоор бол одоо оюутлаг төв бол энэ тал дээр одоо маш их буянтай ажил хийгээд маш олон оюутнуудад туслаад тий өнөөдрийг болтлоо одоо энэ одоо сүүлийн хэдэн жилийн хугацаанд бол маш олон оюутнуудад бол тусалсан байгаа тий гарын ганцганд нь хүргээд өгсөн, хөлийн дөрөнд нь хүргээд өгсөн маш сайн ажил хийж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэндээ ажилд амжилт хүсье. Тэгээд манай Монгол оюутнууд ч гэсэндээ цаашдаа зорилгоо тодорхойлоод Австрали улсыг сонгоод одоо явж сурья гэж бодож байгаа юм бол манай оюутлаг төвтэй бас холбогдож болно. Маш гайхалтай баг та нарыг хүлээж байгаа. За маш их баярлалаа. За ингээд та бүхэндээ баярлалаа оюутнуудаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг оюутлаг төвийн Монгол дахь салбар, мөн хөгжлөн Австрали дахь салбараас мэдээллүүдээ авах боломжтой. За та бүхэндээ амжилт хүсье. Баяр таа.